Энэ бол иргэн бэ. Амьдралынхаа 30 жилийг архитай хандлан өнгөрөөсөн нэгэн. Тэр архитай нөхөрсөн хорон мөч бүртээ хайртай гэсэн бүхнээ өөрөөсөө түлхсээр л байсан юм. Мансуурсан ухаан, сарнсан дурсамж түүнд алдаагаа засах боломж олгоогүй. Энэ хэрээр гэр бүлд хүчирхийлэл, үл ойлголцол, таагүй уур амьсгал газар авсаар байв. Харин сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд хандаж, архинаас гарах сургалтанд хамрагдсан түүний амьдралд гэрэл тэдрүүдийг дахин бэлгэлж, өөрийгөө олоход нь тусалжээ. Мэдсэн хугацаа гэхээр ч одоо ерөнхийдөө би яг амссан хугацаасаа ингээл үзэхээр нэг 30 жил хэрэгэлсэн мэлээ. Архины яг. Ууж захтай хүн чинь их сайхан затай болчт юм л да. Архины эхлээд нэг жоохон амсч байгаа. Тэгээд дараач жоохон ахгуулаад ингээд согтоод нэг 2 жилээр их болоод ирэх юм бол үний зан характер ч өөрчлөгдөн, хүүхдүүдтэйгээ зүү усаар харьцсан, хэлэхгүй муухагаар хэлнэ. Их нэрийгээ хөөж туун одоо чинь та нарыг одоо баг би тийжээж байна. Ингэж जैन тэгж जैन гал эн чинь нэр нь хэлэхгүй муухагаар хэлэндээ архины хар урш бодоод эндээ хэцүү. Би нэг жишээ хэлэхэд яг нэг өдөр уучгаад маргааш нь бас нэг найзууд архины найзууд нь шар дайлаад үргэлжлүүлээд ууцсан байсан. Тэгээд манай баг охин одоо 28 л да. Баг охин сургууль байсан. Тэгээд аав та одоо арай дэндэж байгаа юм шүү. 23 өдөр уучлаа одоо. Тэгээд угтан битгий хоц. Ямар чиний мөнгөөр ууж байгаа юм уу чи гэдэг. Тэгээд хаалга янгууд нь би цааш нь төлөвсөн чинь орж ирэх гээд намаа цаг амдаад гут нь би ороод ирэн гут нь би үстэй гаргаж ирсэн юм. Мэдхгүй юм чинь тэрийг. Тэгээд сүүл маргааш өглөөнд би шарч авч аав надад уйлаад хэлчихсэн. Та намайг ингэж хэлсэн шүү гэдэг. Би таны авч зулгаас хайсан үсч чинь мэн гэдэг. Би тэгэл тэрнээс эхлээл би за энэс би жоохон холдмоор байна гэдгийг би тэгж эхлээ ойлгосон. 2018 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд гэр бүл хүчирхийллийн 7368 дуулга бүртгэгдээд байна. Өдөр бүр 10 гэр бүл гэрэлтэй цуглуулж байгаа нь архитай ямар нэгэн байдлаар холбоотой юм. Тэр хоёрдугаар нь гэр бүлийн хэрүүл бол хэцүү шүү дээ. Би чинь яг үнэ хэлэхэд нэг барайд би аваагаа зодж үзег одоо 30 гаруй жил байх та. Гэхдээ ууж явах хугацаанд бол зүгээр нэг таавчгаар шидэх, өөрлөө нь харж байгаад өөр тийшээ юмар шиддэг ч юм уу. Энд чинь бас л тэлбэр угаас авчрал тэлбэр шүү дээ. Үүний нэг явдаг зам өөр гэдэгтэй адилхан архинаас гарах зам бас өөр баг. Би хэрвээ би энэ хаалгаар орж ирэх бол би анхмад боломж байхгүй байсан. Тэр гарыг яг энд ирснээр надад оюун санаанд минь юу нөлөөлсөн юм бэ гэхээр миний нэг сэтгэл зүйч миний хоёр багш байдгийг. Тэр хоёр багш маань надад юу яасан юм бэ? Толгойд нэгсэн доод үр сулгаж үзсэн. Одоо нэг сайн санааны гэх юм уу? Одоо сайн сайхан амьдрах гэх юм уу тий? Надаа ер нь ямар хугацаа байдгийг энэ 10 өдөр алхах хугацаа. Хэрвээ тэр хугацаа урт ч бай, богино ч бай, үлдэж байгаа хугацаанд болж игэл архинаас хол тэр хэрэглэдэг. Тэгээд ажиллаж байгаа. Иргэн бэ шиг арх хэмээх ёроолгүй ангалаас гарч гэрэлт ирээдүйн үе тэмүүлж ад жаргалтай гэр бүлийг цогцлох хэсэг нь зөвхөн танаас шалтгаална.